үнэндээ бол энэ маш том сэдв. Хүн амын өсөлт төр нэмээд амжиргааны одоо төвшин амьдралын чанарын асуудлыг оруулаад ирэхээр хамрахгүй асуудал гэж байхгүй. Та бүхний яриан дотроос ч гэсэн сая гарлаа. Энэ бол салбар дундын асуудал гэж. Тэгэхээр үндсэндээ бол баг засгийн газрын явуулж байгаа бүхий л үйл ажиллагаа, бүхий л чиглэл яг энэ хүрээнд энэ зорилгын төлөө явах ёстой болчиход байна. Ер нь бид нар чинь улс орны хөгжлийг авч явж байгаа засаг төр засгийн газрын үндсэн бодлого чиглэл юунд явдгийг гэхээр яах гээд энэ олон төсөл хөтөлбөр эдийн засгийн дууслалтыг дэмжих мягацлуудыг эхлүүлээд байгаа ингээд аваад үзэхээр эцсийн дүндээ ерөөсөө хүн амын өсгөх, хүн амынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх, аятаа тогтоо орчинд хүн ам өсгөж ижил эдийн засаг сайн сайхан явах юм байна. Эдийн засгийг сайн сайхан авч явахын тулд хүн ам өсгөх хэрэгтэй юм байна. Хүн ам өсгөхийн тулд эдийн засаг авч явах хэрэгтэй юм байна гэдэг. Ийм л уялдаан дээр явж байгаа суурь зорилго маань. Тэгээ ер нь бол энэ эцсийн зорилго болох яг энэ хүн амын өсөлт, хүн амынхаа сайн сайхны төлөө явж байгаа энэ зорилго дондоо бид нар олон зорилтууд дотор төрчүүд нөгөө болж ийлээ хачаад байгаа юм биш үү гэдэг ийм зүйл харагдаад байна. Тийм ч учраас энэ ажлын хэсгийг байгуулъя гэдэг саналыг улсын хурлын дараа тавьж ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг дотор бол одоо хамгийн туршлагатай за энэ чиглэлээр уг нь бол өөрөө би энэ чиглэлээр мэргэшээгүй л гэдэг. Гэхдээ өнөөдөр энэ чиглэлээр мэргэжсэн нь бол одоо манай зөвлөхөр гишүүн байна. Тэгээ та бүхнийг бас бидэнд санал болгосон, ажлын хэсгийн дараадаас санал болгосон. За яг Монгол улсад яг хүн ам зүгээр мэргэжсэн ийм эрдэмтэн судлаачид одоогор байна гэж. Энэ одоо 2024 онд байгуулагдсан энэ одоо их хурал засгийн газрын хувьд бол бас талархууштай нэг зүйл харагдаад байгаа. Монгол улсад өмнө нь хизээч одоо яг энэ хүн ам зүйн асуудлаа ингэж нэг одоо бодлогын түвшинд нь ингэж тийм ээ анхаарад тав талын энэ судлаачдынхаа дуу хоолойг сонсоод ингэж явдаг тогтолцоо үнэхээр байгаагүй нэг үгүй хэлэхэд. За одоо яг танил талаараа баг танилцуулга хийгээ явж байсан удаа одоо зүгийн сайдыг яг сайд байхад нь өөрөө нөгөө асуудлаа мэддэг учраас гүйж очиж те танай ам дээр энэ асуудал холбоотой шүү та энийг анхаарад өгөөч гэж явж байдаг. Манай өөр асуудлаа сайн мэддэг учраас тэгэл өөрсдийнхээ чиг гүргийнхаа хөрөний зарим асуудлыг маань шийдэж өгөөл ингэ явж байсан. За өнөөдөр бол яг одоо их хурал засгийн газар тийм ээ. За тэгээд хэрэгжүүлэгч агентлагуудын түвшинд бас энэ асуудлууд ингэ ярьж байгаад нь бол бас яг судлаач хүний хувьд бол бас баярлсан гэдгийг илэрхийлмээр. Тэгээд мэдээж хэрэг энэ одоо нэгэн тал Монгол улсын хүн амын асуудлыг, хүн ам зүйтэй холбоотой тулгымцсан асуудлыг шийдэхэд бидний оролцоо ямар л одоо боломж байна. Тэрнгөр бол бид нар дэмжиж тусаа судалгаа шинжилгээний ажилд оролцоход бол бэлэн. Судлаач хүний хувьд нэг л зүйлийг хардаг. Тэр нь бол судалгаагаар гарсан үр дүн юм альва нэг бодлогын баримт шиг тусагдаад хэрэгжээд фидбек нь гарч байгаасаа л гэдгийг бол хардаг. Тэгэхээр харамсалтай ихэнх судалгаанууд бол тэгэл ширээн дагуур ороод нэг даргын үүрт ороод тэгэл алга болчдөг те ширээн дээр тавигдаад тодорхой хугацааны дараа алга болчдөг. Тэгэхээр тийм битээ байгаасаа хийж байгаа судалгааны ажлуудаа амьдруулад амьдрал дээр хэрэгжүүлээд явбал өнөөдөр 3.5 сая хүнээ биднээс хамгаалаад аваад үлдэх юм боломж нь одоо л энэ цаг үеийг бид нар алтан үеийг ашиглахгүй бол ахаад энэ алтан үе маань байхгүй болно гэдгийг л одоо нэн тэргүүнд бүх хүн ойлгох хэрэгтэй байгаа юм. За бүр 30-35 он гэх юм бол бид нар үнэхээр одоо улам л хэцүү байдал руу шилжинэ. Тийм учраас бол энэ хандлага өөрчлөхийн төлөө тал бүрээсээ бүгдээрээ хамтарч ажиллахад бид нараас бэлэн байгаа шүү гэдгийг хэлье. Одоо жишээлбэл Солонгос улс байна тий. Одоо төрөлхийн түвшин дэлхийн 1 номерын хамгийн бага түвшинтэй байгаа шүү дээ. Яг бидний саяны ярьсан хүүхдийн мөнгөнд тэтгэмж олгоё, орон сууцчлуулъя, боловсролын зардлын төлөй одоо яа гэл ингээд баахан арга хэмжээ аваад байгаа ч гэсэн ер нь бол буураад байгаа. Тэгээ одоо бид нар бас нэг одоо бас тэр улсуудаас төрүүлж одоо бид нар аргад нь явж байгаа учраас алдахгүй араас нь ингээд мөшгөх юм байна уу гэдэг. Тэгэхээр одоо Солонгос улс хамгийн одоо явуулж байгаа хэмжээ тэр мөнгөнд хэмжээс илүү тэр сэтгэл зүй хандлагыг өөрчлөх гэдэг юм дээр аягүй анхаарч байгаа. За хоёрдугаарт нь болохоор яг судалгаанд буюу нотлоонд суурилсан бодлого гарах гэж байгаа бодлого гэдэг энэ практик нэлээд түгэнд илэрж байгаад маш баяртай байна. Тэгээд бид нар яг хугацаагаа ботсон ч гэсэн тийм ээ одоо үр дүнгээ ботсон ч гэсэн ер нь нөгөө шаардлагатай судалгаанууд гаргаад зарим нь бол хийгдсэн байгаа. Тэгэхээр яг алин дээр нь анхны судалгаа хэрэгтэй вэ гэдэг нь gap олж харах нь бол бас чухал гэж бодож байна. За дараа нэг хэлэх гээд бэлтжижсэн нөгөө ер нь явж бид нар чинь Монгол хүнийхээ зан үйл яг ямар тохиолдолд ямар нааж хөшүүрэг байж хүүхэд төрүүлэх яадан бэ гэдэг тэр би одоо зан үйл төлөвтэй хандлагатай холбоотой тим юм дээр бас одоо анхаарч иж энэ бодлогын юм маань хөшүүргүүд маань оновчтой зөв ажиллах юм болоо да гэж бодож сууж байна. За баярлалаа. Ойрын хугацаанд бол одоо гарч болзошгүй энэ хэлцэгдэх юм тодорхой саналууд байгаа. Бодлогын одоо шийдвэр гэсэн үг шүү дээ. Энэ бол татвартай болоод. Тэр хүн амын хувийн орлогын албан татвар за тэгээд нөөцтэй холбоотой зүйл дээр бол маш тодорхой санал хэлж байгаа хүн энэ угаасаа одоо ингэ хэлцэгдэн
Тэрэн дээр бол яг хувь хэд байх юм, тэр хувийг одоо хаана байх юм, эсвэл бүрчсэн байдлаар байх юм уу гэл ингээл орлогоо шалтгаалсан байдалтай байх юм уу гэдгээд шалтсан татварын хэлбэрүүд саналууд явж байна. За бид энэ дээр бол ер нь яг саяны хүн амын одоо өсөлтийг чиглэсэн байдлаар хүүхдийн тавтаа үйлдсэн энэ дээр бас одоо хөлбөр байж болох бол та бүхэндээс бас санал хэлээч л гэж. Гэхдээ энэ их тийм нарийн тооцоо ахад ийгдэн шууд бас гаргаж болдгоо амаргүй яг л татварчин буцаад бас юу бол нөгөө төсөө учраас гэхдээ ер нь эцсийн дүндээ бол нийгмээр ч гэсэн ойлгомжтой бид бол төсөө дөрвөө ингээд орлого багтаа хүмүүсээс ялгаагүй иж татвар авснаас бол төсөө дөрвийн дундаж хамрагч нь өргөчихгүй байх гэдэг энэ бол угаасаа судалгаа энэ бол одоо нутагч онол юм байна. Тэгэхээр онолыг бол онол гэдэг чинь судалгаа шүү дээ. Энэ талаас нь бид энэ дээр одоо орж таарах нь энэ биш шийдвэртэй орчих юм байна. Тэгэхээр хамгийн сүүлийн үе ямар арга зүй, ямар судалгааны арга байна? Нөлөөллийн шинжилгээг хийгээд хамгийн өндөр нөлөөтэй, хамгийн өндөр проценттай байгаа эхний 10 асуудал авах. Энэ дээр ямар хууль эрх зүйн орчин хэрэгтэй юм бэ? За энэ нь манай өмнөх хууль эрх зүйн орчин дээр байсан уу байгаагүй юу? Байгаагүй бол шинээр оруулах, байсан бол энэ хэрэгжилтийг сайжруулах ийм арга хэмжээ аваад шинэ хууль болгохын хуулийн заалтаар оруулахыг оруулаад хуулийн хэрэгжилтийг сайжруулна гэвэл их хурлын тогтоол гаргаад засгийн газар дүүргэж ирэхлэх байдлаар эрчимжүүлэх ийм бодлогын баримтчиг одоо шийдвэрүүдийг гаргаж өгöd. За энийхээ хэрэгжилтэнд харин 1 жил 2 жилээр үлгээ хийгээд энэ үр дүнтэй байна гэвэл дараагийн судалгааны ажилд ороход нөгөө нөлөөлж байгаа процент маань дахиад өөрчлөгдөх байх гэж би бодож байна. Магадгүй өнөөдрийн хийсэн судалгаан дээр эхний 10-ыг аваад шийдэхэд эх хичээл 2 жилийн дараа ч юм уу дараагийн 10 энийг шийдэндэ гэдэг маань өөрчлөгдөх. Нөлөө нь өөрчлөлтүүд гараад ирэх магадaltaй. Тэр үед дахин судалгаа хийгээд энэ нөлөөллөө хамгийн өндөр байгаа процентуудаа үйлчлэлтэйгээр авч шийдчихэж бид энэ асуудлыг зохицууран барих болов. Ер нь бол хүн амзууд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол нэг 10-20 жил. За хамгийн багадаа 20 жил юм уу да 10 жил гарах байх тийм ээ. 20-30 жилийн дараа өргөж өгдөг юм хөрөнгө оруулалт гэдгийг өнөөдөр бас бид нар энэ улс төрчдод улс төрийн хүрээнд их сайн зөв ойлголт өгөхийг эрдэмтэд маань та бүхэнтэйг хамтарч ирэх хамгийн чухал байна.